Чингис хаан үндэсний музей нь Монгол бархтлын танхимдаа хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж Генесийн дээд амжилт үзүүлсэн монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээж Монгол улсын гавьяа тамирчин нар мандахын мөнхшөр, нар мандахын инхшүр нарын алтан медаль цом тэргүүтнийг хүндэтгэлтэйгээр байршууллаа. Монгол улсынхаа нэрийг даян дэлхийд цорайтуулж Монгол хүний оюун ухаан төсвөр төвчээрийг гайхуулан Генесийн амжилтанд бүртгэгдсэнийг батлах чухал гүзэмрүүдээ Чингис хаан үндэсний музейд үрд хадгалуулахаар хандвилсан юм. Өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмрүүдийг тавьсанд нь Чингис хаан үндэсний музейн удирдлагууд гүндэтгэн хүлээн авч уулзаж дурсгалын зүйлс гардууллаа. Өнөөдөр бол маш бидний хувьд бол юм түүхэн өдөр болж байна. Одоо оюун ухааны спортын төлөөлөл болоод одоо ойд тогтолтын спортод гаргасан амжилтын маань үнэлж саяхан битээр Монголын гавьяа тамирчин цол үрсэн. Тэгээд үүнтэй маань зэрэгцээд Монгол Улсын үндэсний одоо Чингис хаан музейдээ өөрсдийн гаргасан амжилтуудынхаа дээжээс буюу одоо цом одоо дэлхийн Гиннесийн рекорд бүртгэжсэн медалууд, за тэгээд дэлхийн авраг болж исэн цом, за тэгээд Гиннесийн одоо батламжуудыг ингээд өгж байгаа. Тэгээд энэ одоо үйл явдал маань маш одоо үнцэнтэй, маш сайхан одоо ийм үйл явдал болж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд битэрийн хувьд энэ спортоор хичээллээд маш олон гайхалтай амжилтуудыг бас гаргасан тийм. Үүний нэг тод жишээ бол битэр 2017 онд 26 дахь удаагийн дэлхийн аврах шалгалт тэмцээн дээр хоёулаа Гиннесийн дэлхийн рекордыг шинжлэн тогтоогоод хоёулаа Гиннес ном бүртгэгдсэн байгаа. Тамирчууныхаа зүгээс, хов хүнийхээ зүгээс Монгол орныхоо нэрийг Монгол улсынхаа одоо далбайг мандуулахын төлөө илүү хичээх болно.